Өөрчлөлтийн өнцөг подкастын маань шинэ дугаар та бүгдэд хүрж байна. За энэ удаа болохоор бид нэр хүүсийн тэгшэрхийн төвийн тэргүүн за ган байсгах хичтэй уулзж байна. За энэ удаа болохоор бид гендер зориулсан хүчирхийлэл, за хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод одоо туслах зорилготой даван туулах сүлжээний талаар ярилцсан. За яагаад даван туулах сүлжээ гэж нэрлсэн бэ? Нэрнээсээ эхлэе те. За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Тэгээд мэдээж хүмүүс даван туулагчдын сүлжээ гэхэлэр юуг даван туулсан хүмүүс юм бэ? Яагаад заавал даван туулагч юм бэ гэд гайхаж байгаа. Тэгэхээр бид нар яриад сурсан хэллэг маань хохирогч. Тэгтэл өнөөдөр дэлхийн нийтээрээ яагаад даван туулагч гэж яриад байна вэ? Тэгэхээр хохирогч гэдэг маань хуулийн хүрээнд яригдчихэж байгаа хэллэг байдаг. Хуулийнхаа асуудлыг шийдвэрлэхдээ тэд нар хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Хуулийн дээр ч гэсэн бүх асуудал дээр хохирогч гэж байна. Хэн нэгнээс туслалцаа аваад энэ асуудлаа шийдэх гэж явж байвал нийгмийн үйлчилгээний үүднээс энэ бол даван туулагч. Тэгэхээр бид нар энэ даван туулагчдад зориулсан өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх энэ даван туулагчдын сүлжээ гэдэг юм байгууллагад одоо 2 дахь жилдээ ороод явж байна. Тэгэхээр одоо альва нэгэн дээр өөртөө тулгараад байгаа бэрхшээлээ давж туулах га за үүнийхөө төлөө одоо сайхан амьдралын төлөө тэмцэлээ, сайхан амьдралын төлөө одоо алхачлаа энэ маань даван туулагч гэж ойлгож болох уу? Тий, ер нь бол нөгөө альва нэг бэрхшээлийн артаа талд гарах дээр бид нар за одоо өвлийг давчлаа, хаврыг давчлаа гэл ингээл ярьдаг ч тийм. Тэгэхээр альва юмыг бид нар туулж гарсны дараа хэлэгддэг үг маань давах тий. Тэгэхээр бид нар даван туулсан гэдэг маань тухайн асуудал чинь өчигдөртөө өнгөрчжээ. Хэдүүлээ ирээдүй буюу маргаашийн төлөө амьдрна гэдэг энэ үндслэлээр үсгэгдэж байгаа юм сүлжээ байгаа. Тэгвэл одоо нөгөө сүлжээ маань болохоор охид эмэгтэйчүүд за тэгээ гендер зориулсан хүчирхийлэл за хүн худалдаал гэмт хэргийн одоо хохирогч болсон энэ охид эмэгтэйчүүд маань нэгдэж байгаа тий. Тэгээд энэ сүлжээг байгуулж байгаа. Яагаад ийм сүлжээг одоо бид нэр байгуулад нэгдэх юм хэрэгцээ байгаа юм бэ? Ер нь энэ санаачлаг хаанаас ирсэн бэ? За манайх хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа явуулаад 2001 онд эхлэв. Одоо 25 жил болж байна л да. За бид нар гендер зориулсан хүчирхийллийн хохирогчдод, за хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод гэд зөвхөн л энэ бүлгийн л хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр энэ дотор байгаа олон жилийн хугацаанд биднэрт юу харагдсан гэхлээрээ бид нар энэ хүмүүс маань асуудлаа даван туулсныхаа дараагаар бусдад туслахыг хүсдэг. Энэ асуудал дээр зөвхөн энэ асуудлыг болохоор зөвхөн хуулийн хүрээнд шийдвүлээд асуудлаа дуусгах биш. Тэд нар өөртөө итгэлтэй болох ёстой, дахиад нийгмийн амьдралд оролцох ёстой. За дээрээс нь нэмээд энэ асуудал дээр бусдыг манлайлах ёстой. Дээрээс нь нэмэх нь энэ асуудал дээр бодлого шийдвэрт өөрсдөө дуу хоолойгоо хүргэж явах хэрэгтэй гэсэн энэ оролдлогууд маш удаан хугацаанд явсан. Тэгээ удаан хугацаанд явж байгаад бид нар нэг 2 жилийн өмнөөс ахуулаад яг энэ хүмүүсийг нэгтгээд даван туулагчдын сүлжээ гэж байгуулад явж байгаа. Одоо тэгвэл сүлжээнийхээ талаар хоёулаа танилцуулъя. Сүлжээ нь хизээ байгуулагдав. Одоо гишүүд нь хичнээн гишүүд байна, тий. За тэгэхээр сүлжээ ерөөхдөө албан бусаар байгуулагдаад бол 10 жил болж байна. Яг сүлжээ гэж нэрлэегүй. Бид нар дэмжих бүлэг ажиллаулдаг. Нөгөө дэмжих бүлэг дээр чи өөрсдийнхөө зорилго нэгтэй, эсвэл асуудал нэгтэй эмэгтэйчүүд, эсвэл хамгаалах хорин цуг байрлаж исэн ч гэдэг юм уу, үйлчилгээ цуг авчихсан ч гэдэг юм. Эднэр нийлээд нөгөө асуудлаа даван туулах, эсвэл дараачийнхаа ярьж байгаа үйлчлүүлэгч нарт дэмжлэг үзүүлэх гэдэг юм уу. За эсвэл хамтраад нэг жижиг бизнес, тэгэхээр тэрэнд нь бид нар холбон зурчлаад нэг санхүүгийн их усэр болж өгдөг гэдэг юм уу. Ингээд энэ үйл ажиллагаа 10 гаруй жил явцсан. Тэгээ 2 жилийн өмнөөс энийг алавжуулаад хэдүүлээ нэршил өгөө даван туулагчдын сүлжээ гэд нэрлэж байгаа. Тэгээ энэ дээр болохоор бид нар дээр бас нэг боломж олцсон юу вэ гэхээр Канад сангаас бид нарыг яг энэ даван туулагчдын сүлжээг өргөжүүлэхэд бас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. За тэгэхээр бид нар энийг одоо ямар хэмжээнд өргөжүүлэх гээд байна гэдгээр ерөөсөө бид нар даван туулагч гэж хин юм бэ? Бид нар ямар зорилготой байгаа юм бэ гэдгийг эхлээд хүмүүс сурталчилъя гэдэг. Тэгэхээр бид нар ерөөсөө 3 зорилго тавьж байгаа. За хамгийн түрүүлээд бид нар энэ хүмүүс асуудлаа даван туулаад нийгмийн амьдралд оролцох ёстой. Хоёрдугаарт нь өөртөө итгэл нэмэгдэх ёстой. Гуравдугаарт нь бид нар эдийн засгийн эрх мэдэлтэй болоход нь дэмжлэг үзүүлэх ёстой гэдэг. За тэгэхээр энэ 3 асуудлыг бид нар шийдвэрлүүлэхийн тулд энэ хүмүүс дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр энэ сүлжээнд маань түрүүний хэлжсэн яг энэ даван туулагчид маань өөрсдийнхөө хүслээр орж байгаа. Тэрнээс биш энэ дээр манахаас үйлчилгээ авсан хүн болгон ийшээ ор. Эсвэл манахаас огт үйлчилгээ аваагүй хүмүүс орчлохгүй тийм юм байхгүй. За тэгэхээр энэ дээр бид нар нээлттэйгээр Facebook, веб сайт дээр шинэ
одоо хууц нээсэн байгаа. За тэгэхээр даван туулагчдын сүлжээнд орохдоо бид нар айл болох тэр хүний хувийн асуудал руу хандахгүй нууцлалыг хадгалаад за тэгээд мэдээжээр дахиж эмзэг асуудлыг сөхөхгүйгээр энэ асуудал руу н оруулах бүх боломжоор нь хангаж ингэж ажиллаж байгаа. Одоо тэгвэл ингээд яг одоо хоёулангийн подкастыг үзэж байгаа хүмүүстэй хэрвээ ямарваа нэгэн гендер зорьсон хүч хэрхээлийн хохирогч эсвэл хүн худалдаалах гэмтэр хохирогч болвол энэ асуудлаа хэрхэн яаж давж туулж за хэрхэн сайхан амьдралыг бий болгох вэ гэдгээ дотроо бодож те магадгүй ингээд шаналж байгаа бол энэ шүлжээний гишүүн болох нь те тий боломжтой нээлттэй тэгээд манай вебсайт руу ороод яг энэ асуудлаа өөрийгөө бүртгэлээ хийлгээд тийм бүртгүүлээд орж олно. Тэгэхээр нөгөө нэг хүүсийн тэгш эрхийн төвийн вебсайт маань болохоор та бүгд интернетээс хүүсийн тэгш эрхийн төв гэд хайхад веб маань гараад ирнэ. За мөн Facebook пэйж байгаа. Пэйж дээр бас энэ мэдээллүүд бүгдээрээ байгаа учраас тэр линкээр нь дараад ороход эргээд бид нар энэ шүлжээний гишүүн байж болох нэ. Тэгээд нэмэлтээр хэлгээд болохоор заавал нөгөө нэг түрүү хэлэхдээ та өөрийнхөө нэрээр заавал бүртгүүл алдахгүй гэж хэлжсэн те. Яагаад ингэж өөрийнхөө заавал энэ тэмцээч ингэж байгаа шүү. Бүтэн нэрээ хэл, лого хэл, регистрийн дугаараа хэл гэж хам хувийн мэдээллүүдийн шаардлагатай байгаа шүү. Энэ шүлжээний гишүүд одоо тэг шаардлага учир нь юунд байна? Ер нь бол бидний хувийн мэдээлэл гэдэг маань хамгийн эмзэг мэдээлэл байдаг тий. Ялангуяа энэ төрлийн хүчирхийллийн хохирогчд бол намайг хөө мэдчихвэ гэсэн байнгын айцтай. За дээрэс нэмээд одоо миний бас түүхээр ямар нэг байдлаар надад аюул хохирол учруулах вэ? Би одоо ингээ өөрийгөө бусад хүмүүс дотор ороод нөгөө түүхээ ил яриад л тэнд байгаа 5 хүн, 10 хүн, 100 хүн бүгдээрээ миний асуудлыг мэдчихвэл олон л айц байгаа. Тэгэхээр бид нар энэ болгоноос болгоомжлдог. Одоо энэ асуудлыг хохирогч төвтэй хандлага гэдэг маань л энэ байгаа. Одоо манай байгууллагын гол баримтлагдаг зарчим. Тэгэхээр хэрвээ нүрээрээ хүнтэй уулзах хүсэлгүй байвал зүгээр цахимаар өөрийгөө бүртгүүлээ, цахимаар үйл ажиллагаануудад оролцоод байж болно. Тэгээд цахимаар бид нар үйл ажиллагаанд оролцуулахдаа яах вэ гэхээр өөрийгөө тэр товчилсан нэр гэдэг юм уу, нууц нэр гэдэг юм уу, тий хаяг тэр бүх мэдээллүүдэд оруулаад хамгийн гол нь тэргүүрээ буцаагаад өөрөө яаж холбоо барьж тэр үйл ажиллагаанд орох вэ гэдэг тэр мэдээлэлээ бид нарт өгчөд болно. Хоёрдугаарт бас манай дээр ирж байгаа хүмүүсийн хамгийн их асуудаг юм. Түүхээ ярих уу гэж асуудаг байхгүй юу? Энэ бол биднэрт ерөөсөө шаардлага байхгүй. Яагаад гэхлээрэ өөрөө өөрийгөө хохирогч болсон гэдгээ тодорхойлоод энэ чиглэлээрээ дараачийнхаа алхмыг хийх гэж байгаа хүн болгонд л энэ маань нээлттэй байгаа. Тэгэхээр нөгөө нэг ялангуяа гендер зорьсон хүч хэрхээлэл зан хүн худалдаалах гэмт хэрэгтэй асуудлууд маань за хохирогчд маань одоо өөрсдөө илчилхээс өөрсдөө дуурхаас нийгэмд гарахаас те санаа зовдөг нөгөө түүх гэдэг маань тэдэнд тохиолцоо одоо нөгөө нэг бэрхшээлэг хилээд байгаа. Тэгэхээр энийгээ нөгөө нэг эргээд заавал энэ би ийм асуудлыг туулсан юм а гэж заавал яриад ах шаардлага байхгүй байна шүү дээ. Тий, ер нь бол хүн чинь болж өнгөрсөн асуудлыг өөрөө мартах гэж оролдож байгаа шүү дээ. Гэтэл нөгөөтхнийг нөгөө хуулийн байгууллагаар явбал хэдэн удаа тэргээ гаргаж ярьж байгаа вэ? Эрүүл мэндийн байгууллага тий одоо нийгмийн халамж үйлчлэгийг бүх газар яриад байдаг. Гэтэл дахиад дараачийн үйлчлэг авахын тулд энэ асуудлаа ярина гэдэг бол хамгийн зохимжгүй. Тийм болохоор бид нар энэ дээр бол тэр хүний түүх биднэрт ерөөсөө хамааралтай биш ээ гэдэг ийм зарчимтай. За тэгээ одоо тэгвэл нөгөө нэг энэ шүлжээ маань ямар үйл ажиллагаа явуулж байна? Одоо шүлжээний гишүүн болчихвол би одоо яаж үйл ажиллагаанд оролцох вэ? Тийм би тэгэхэд хамгийн түрүүлээд номер 1 асуудал нь энэ хүмүүсийн ерөөсөл өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлье гэд. Яа тэгэхээр Монголын нийгэм өөрөө хохирогчог буруутгадаг. Эхлээд хохирогч байгаа өрөвддөг. Юу ч болсон өрөвддөг. Өрөвдөө жоохон тодорхой хугацааны дараагаар хохирогчоо буруутгаад тэгэл яах гал тэгэл өөрөө өдөж гараад явж идгийн. Үгүй яах лэр энэ ч одоо мэдээл яваад хахад ийм юм луу явцсан байдгийн ч гэдэг юм уу те. Нөө хохирогчийг нь өөрийг буруутгаад тахлаар тэр хүн чинь нийгэмдэр өөрийгөө таниулахгүй байхын тулд хамаг арга хэмжээг авч эхэлдэг шүү дээ. Тэгээд тийм болохоор бид нар хамгийн түрүүлээд энэ бол чиний буруу байгаагүй. Дээрээс нэмээд одоо болоод өнгөрсөн асуудлыг болж өнгөрсөнд нь үлдээгээд тэгээд яг энэ дээр бид нар цаашаа маргааш харахын тулд юу хийх ёстой вэ гэдэг энэ асуудал дээр мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн боловсролын их сургууль гэдэг юм уу, эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид байдаг юм уу, эсвэл яг нөгөө сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтраад энэ сургалтуудыг явуулж байгаа. Тэгэхээр энэ дээр хүмүүс биеэрээ ч оролцож байгаа нь байна, цахимаарч оролцож байгаа нь. Яг тэгэхээр нөө сургалтынхаа хугацааг нээлттэй зарлаад байгаа. За хоёрдугаарт нь болохоор энэ хүмүүс зориулсан дараачих нь эдийн засгийн эрх мэдлийг нөгөө нэмэгдүүлэх гэдээсэн шүү дээ. Тэгэхээр хүн болгонд чаддаг юм байдаг.
мэрэгжил байж болно, аль эсвэл тухайн хүний авьяас чадвар байж болно, хобби байж болно. Тэгэхээр тэргүүрээ хийдэг зүйлийг бид нар мөнгө өгөх гээд байгаа биш л те. Энийг нь яаж байгаа гэхээр энэ дээр нэмэлт сургалт хэрэгтэй бол энийг нь бизнес болгож хөгжүүлэхийн тулд гээд нөгөө хөгжлийн шийдэл төрөмс байгууллагаас бид нар сургалтуудыг авч байгаа. Тэгэхээр нөгөө энэ сургалтууд маань яаж байгаа гэхээр тэр хүний яг өөрийнх нь хувь хүний чадвар тохироод одоо өөрийнх нь хийдэг түрүүнд нөгөө харуулж ирсэн шүү дээ. Та аяга үйлдвэрлэж хийж байна гэд. Тэгэхээр одоо тэр нөгөө энэ аяга хийгээд чи хэдийг хийгээд ямар хэмжээний ашиг олох вэ? Хаагур яаж зар сурталчилгаа хийж нэгэ борлуулах вэ? Чамд ямар хэмжээний ашиг олох юм бэ? Чи хэдэн ажилтнтай байж энэгээ хийж болох юм эсвэл ч яг энэгээ ганцаараа гэдэг юм уу? Гэр бүлийн бизнес болохын тулд яах ёстой гэдгийг юм уу? Энэ эхлэлийн гарааны бизнес эхлэх талаарх сургалтыг бол бас дахиад мэргэжлийн байгууллагаас наваад өгч байгаа. Хэрвээ хувьчлаад өөрсдөө энэ асуудлуудаа цаашаага хөгжүүлье гэвэл мэргэжлийнхэн сургалтуудад зурчлаад оруулаад өгөх энэ ажил дээр нь дэмжлэг үзүүлж байгаа. 3 дугаарт нь бидний бас нэг хийж байгаа юм маань юу вэ гэхэлэр энэ үйл ажиллагааг бид нар сурталчилъя гэж байгаа. Тэгээд нөгөө байгууллагынхаа тэр Stop Traffic Name гэдэг вебсайтн дээр бид нар дэлгүүр гэдэг бас нэг хуудас нээсэн байгаа. Тэгээ бидний хувьд бол юмыг нь худалдан борлуулад одоо энэ дээр бид нар одоо Facebook дээрээ дамжуулаад вебсайтаараа дамжуулаад энэ даван туулагчдын хийж байгаа бүтээгдэхүүнийг борлуулж өгөх. Тэгээд тэр хүмүүсийн хийж байгаа бүтээгдэхүүнээс бид нар ямар нэгэн одоо татвар байдаг юм уу, хураамж байдаг юм уу, ямар нэг юм авахгүй ш. Бид нар харин энийг нийгэмдэр түгээгээ танилцуулаад өөрсдөө хийж байгаа үйл ажиллагаан дээр энийг нь бас хажуу талдаа авчиж борлуулж өгдөг тий. Тэгээд тухайн олсон орлогоо тэр хүмүүс өөрсдөө дараачийнхаа бизнесээ өргөжүүлэхдээ хэрэгэлдэг энэ тал дээр нь бид нар бас дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Тэгээд яг энэ дээр бас танахтай тий. Room 24-т бас бид нар яг энэ дээр нээлттэй хамтраад ажиллаж байгаа, санал солилцож байгаа юмнууд байгаа. Тэгэхээр ерөөсөө яг энэ дээр биднээс энэ лөө хандах гэж байгаа хүмүүст бас нэг зүйлийг анхааруулж хэлье гэж бодож байна. Энд хандвал одоо энэ чинээс нэг бид нарт санхүүгийн дэмжлэг үзүүлчих болов, мөнгө төгрөг өгчих болов гэсэн тийм юм бол бид нарт одоо байхгүй. Харин бид нар та нар яг шаардлагатай үйлчлэгээнд чинь холбоод өгнө. Ямар бизнес хийж байна. Тэгвэл энэ дээр аль байгууллага та нарт дэмжлэг үзүүлдэг юм, санхүүгийнх байдаг юм уу, эсвэл маркетингийнх байдаг юм уу, эсвэл одоо менежментийн хувьд та нарт тусалцаа хэрэгтэй байна уу? Эсвэл хувь хүн энийг хөгжүүлэхийн тулд та нар яг маркетинг хаагуур хийвэл илүү борлуулалттай байдгийг ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг энэ тал дээр бид нар та нарт холбогдох байгууллагуудтай холбон зурчилж өгнө. Шаардлагатай сургалтуудыг авч өгнө. Ийм үйл ажиллагаануудыг бид нар одоохондоо яг дэмжиж явж байна. Хүн болгоно чаддаг зүйл байгаа гэж та хэлсэн. Тэгэхээр чаддаг зүйлээ би яаж бизнес болгох уу? Би үнийг худалдан борлуулаад эсвэл би энэ өөрийнхөө ур чадварыг одоо цааш нь хөгжүүлээд ямар ажилд орох уу гэх юм. Энэ болгон дээр хэрэгцээтэй тэр мэдлэг, мэдээлэл, арга зүг өгч ийн гэж ойлгох нь тийм. Яг үнэ. Яа тэгэхээр нөгөө хүмүүс чинь хэдий ч нэл одоо өөрийгөө хохирсон гэл бодоол яваад байвал нөгөө би хохирсон гэд яг энэ дээр суучдаг тий. Цаашаага би яах вэ гэхээр за би ингээл дууссан юм шиг байна. Одоо ингээл хинч надад туслахгүй яасан ч хэцүү юм, хохирлын мөнгөч гаргаж өгдөг юм байна. Ингээл амар хэцүү юм байна. Тэгэхээр бид нар яагаад даван туулагч гэж нэрлэдэг байгаа ч юм. Тэгэхээр чи тэр асуудлыг үл чи даваад туулсан ба ш. Тэр асуудал өнгөрцөө одоо чам дахиад тохиолдоггүй байна тий. Тэгэхээр энэс цаашаага яг яаж амьдрах вэ гэд. Тэгэхээр энэс цаашаага амьдрахын тулд ер нь бол зөвлөгөө өгөхөд тухайн хүмүүсийг тайвшруулдаг тийм нөгөө маргааштай итгэх итгэлтэй болгодог. За энэний дараагаар нөгөө удаан хугацааны нөхөн сэргийх үйлчилгээ буюу энэ хүмүүс нийгмийн амьдралд оролцох хэрэгцээ болдог. Тэгэхээр манай дээр үйлчлүүлж байгаа одоо өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манайхаар нэг 2000 гаруй хүн үйлчлэг авсан байна л да. Тэгээ эдний ар гэртээ тооцох юм бол одоо бид нэг 100000 гаруй хүнд үйлчлэгээ үзүүлээд явж байна. Тэгэхээр нөгөө бид нар даван туулагчдад үйлчлэгээ үзүүлнэ гэдэг маань зөвхөн тэр хүнд биш. Тухайн гэр бүл бүтнээр нь үйлчлэгээ үзүүлэх хэрэгцээ гардаг. Тухайн хүн гэртээ очиод амьдрна. Нөгөө энэ ч хамгаалах баримт гэдэг юм эсвэл манахаас үйлчлэгээ аваад зөвхөн ингэж яваад байхгүй шүү. Тэгэхээр удаан хугацаанд тэр хүн амьдрахын тулд бид нарт тавьдаг хүсэлч юу гэдэг вэ гэхлээр тогтмол орлоготой болмоор байна. За тэгээд ажлын байртай болмоор байна. Мэргэжил мэдлэгтэй болмоор байна гэдэг. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар хөгжүүлэхийн тулд хэд хэдэн туршилтууд хийж үзчихсэн. Хамгийн ихний жил бид нар 10 гэр бүлд одоо дэмжлэг үзүүлээд тэгээд тухайн гэр бүлүүд бизнес хийж эхэлж үтсэн. Тэгээд дийлнийх нь худалдаа үйлчлэгээ хийжсэн. Худалдааны бизнес хийсэн. За тэгээд яг тэр үед гэр санаачлага одоо энэ хөгжлийн шийдэл маань. За тэгээд тэд нар хүн болгонтой гэр бүл нэг болгонтой ажилласан. Өөрөөр хэлбэл тэр гэр бүлээс бид нарын тавьж исэн шаардлага хөдөлмөрлөх чадвартай 3 хүн байх хэвээр. Тэгээд
гуруулаа хамтраад энийг хийн. Хин нь эмчнээ толгойлж яваад яг ингээд бие биендээ дэмжлэг. Яа тэгэхээр өрхийн бизнес гэдэг маань нэг хүний оролцоотой явагддггүй. За дээрээс нэмээд ер нь бол дийлэнх нь артаа талдаа 3-аас дээш ажилгүй хүмүүстэй байгаад байсан. Эсвэл яг нөгөө өсвөр насны үед юм хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлч хүмүүс байгаад байсан. Тэгэхээр энэ дээр ерөөсөө нөгөө бүгдээрээ сайхан завгүй байх хэвээр хөдөлмөр эрхлэх хэвээр олохын тулд бүгдээрээ одоо хамтдаа хөдөлмөр эрхлэх хэвээр гэдэг. За тэгээд тэрнээс бид нар 10 гэр бүлээсээ 7 гэр бүлийн амжилттай яваад 3 гэр бүлээ алдсан. Тэрэн дээрээ бид нар хамтарсан үнэлгээ хийж үзээд 2 дахь жилдээ дахиад 10 гэр бүлийг бол бид нар зөвхөн үйлчилгээ рүү оруулсан. За энэ худалдаа бол дэмий юм байна. Гарах ашиг нь бага байт юм байна. Тэгэхээр бид нар үйлчилгээ гэдэг. За тэгээд одоо өсчин за 2 дахь түүхийд бүтээгдэхүүн худалдаж авдаг цэгч гэх юм уу те гахааны аж ахуй гэдэг юм уу дахианы аж ахуйд маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд ихэлсэн такси үйлчилгээ эднэр гэдэг бүгд төр амжилттай явсан оюутлын цех гэдэг. За тэгээ одоо болтлоо оюутлын цех мэх бол одоо тэрнээс хойш 10 хэдэн жил болсон гэхэд бүр өргөжөө жижиг үйлдвэр болсон юм жилээ. Тэгэхээр бид нар дараачихаа 3 дахь жилд яасан гэхээр тэгвэл үйлдвэрлэл рүү оръё. Гэт дахиад нөгөө гэр бүлийнхнийг нь яг өмнөх зарчмаараа ингэж яваад үйлдвэрлэл рүү оруулж үзсэн. За тэгэхээр энэчнээс 10 гэр бүлийн үйлчилгээнээс илүү ашигтай байсан үйлдвэрлэл байсан. Тэгээ бид нар одоо яг өөрсдөө энийг чинь туршаад үзсэн учраас одоо яг энэ даван туулагчдын сүлжээн дээр бидний хүсэж зориод байгаа юм юу вэ гэдгээр хүн болгон л өрхийн үйлдвэрлэгч байж чадна. Та цаанаа ажилтай байж болно. Та үнцэн ажилтай байж болно. Бусаж ажлын бус цагаараа. За тэгээд гэр бүлийнхэнтэйгээ хамтраад хийхлээр нэг нь нөгөөгөө дэмждэг, нэг нь савлж яадаг, нөгөөх нь борлуулалт маркетингээ хариуцдаг. За тэгээ хин нэг нөгөө утсан дээрээ нөгөөх нь одоо сурталчилгаагаа хийчдэг ч гэх юм уу. Тэгэхээр бүгдээрээ хамтын хөдөлмөрлөлөд ирэхлээр тухайн хүний эргэн нэгэмших хугацаа маш богино хугацаанд болдог. Дээрээс нэмээд нөгөө гэр бүл өөрөө зоригтой болж эхэлдэг, нэгдмэл санаатай болж эхэлдэг. Надаа бол эргээд харахад нөгөө нэг даван туулагчдын сүлжээ маань одоо даван туулагчдын эргээд нөгөө бизнес даван туулагчдын одоо ажил амьдралын амжилтуурч гэдэг юм үү ийм нөгөө нэг нэршлүүд өгнүүд бас одоо дундаач гарах юм шиг хөгжөөд ирэхээр санагдчихээн. Тэгээд энэ олон бас үйлдвэрлэгч нарыг бий болгоод Монгол улсын эдийн засагт хувь нэмэр оруулсан бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн зүйл болохоор юу асуумаар байна гэхээр түрүүн дэлгүүр ярьжсэн. Тэгээд дэлгүүрт одоо ямар бүтээгдэхүүнүүд байна вэ? Тий бид нар бас дэлгүүрт нөгөө хүмүүсийнхаа бүтээгдэхүүнийг бүтэн оруулж чадахгүй байна. Тэгээд одоогийн байдлаар болохоор яг нөгөө хийсэн хүмүүсийн үйлдвэрлэж байгаа тухайн хүнд зориулсан цор ганц аягнууд гэж хийж байгаа. Тэгээ одоо тэр нь болохоор нөө 100 удаагийн угаалт даах гэж байгаа. Одоо тийм шин технологиор хийж байгаа хэвлэлттэй. Тэгээ тэр хүн зориулсан үгнүүд. Зөвхөн тэр хүн зориулаад өөрөө үгээ хэлж захиалж болно. Эсвэл бэлэн байгаа үгтэй аягнуудаас нь авчиж болно. Тэгээ та тэр манай Stop Traffic Name гэдэг сайт руу юм уу эсвэл хүүсийн тэгшэрхийн төвгээд пэйж хуудас руу ороод харах юм бол яг энэ бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд нөгөө янз бүрийн нөгөө чулуунуудаар одоо нөгөө тим хүн, тим чулуу, тим ордны хүн, тим чулуу ээлтэй гэдэг шүү дээ тий. Тэгээд тэр чулуунуудаар янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийж байгаа. За тэгээд саван нөгөө бааны бөмбөлгүүд хийж байна. За тэгээд бидний тавьж байгаа ялангуяа энэ нөгөө бизнесийг нь хөгжүүлүүлж байгаа одоо тэр багцрын тавьж байгаа хамгийн гол шаардлага юу вэ гэхэлэр ерөөсөө нэгдүгээр байгаль дээлтэй байх хэвээр. Хоёрдугаар хүнд хоргүй хамгийн сайн материалыг авч хийх хэвээр. Тэгжээж бид нар нөгөө зах зээл дээр удаан тогтох боломжтой гэдэг юмлаа орж байгаа. За тэгээд ер нь бол нөгөө бизнесийн сургалтууд болохоор ингээд тодорхой хугацаанд явагддаг. Харин нөгөө саяны хэлжсэн тэр хүмүүсийг нөгөө нийгэмшүүлэх уу сэтгэл зүйн байдаг юм уу эсвэл одоо нөгөө сэтгэл заслын сургалтууд байгаа даа шүү дээ тий. Одоо тэднэр нь бол харьцангуй илүү ойрхон хугацаанд явагдаж байгаа. За тэгээд дээрэс нэмээд манай бас яг энэ даван туулагчдын сүлжээ маань нөгөө бүлгээр яг хэрвээ өөрсдөө биеэр ирнэ гэвэл хүмүүсийнх нь насны гэдэг юм уу бүлгээр хуваагдчихж байгаа. Одоо насанд хүрээгүй даван туулагчид байгаа. Тэгэхээр тэд нар бол тусдаа. Тэднэрт ажиллаж байгаа арга барил өөр, тэднэртэй ажиллаж байгаа сэтгэл зүйч нийгмийн ажилтнууд тусдаа. Дахиад одоо насанд хүрсэн буюу арай залуу охид эмэгтэйчүүд байна тий 18-аас 25 хүртэлх насны. Тэгэхээр энэ хүмүүсийн нөгөө эдгээр хүмүүсийн чи амьдралын чадвар байдаг юм уу эсвэл нөгөө бусад асуудлууд нь хоорондоо ялгаатай байгаа учраас 25-аас дээш насных нь нэг гэдэг юм уу яг ингээд төрөлжүүлээд явуулж байгаа. За одоогийн байдлаар бол манай насанд хүрээгүй хүүхдүүдийнх нь бол одоо хийж байгаа бүтээгдэхүүнүүд бол арай л борлуулалтанд гарах болоогүй байна. Үнэхээр одоо нөгөө чадвар гэдэг юм арай дутагдаад байна.
одоо яг нөгөө дунд насных нь буюу 18-аас яг залуу хүмүүсийнх нь шүү дээ. Тэдний хийж байгаа бүтээгдэхүүнүүд бас их шинэлэг байдаг юм байна. Одоо жишээ нь дээл хийхэд илүү хантаад гэдэг юм уу те зөвхөн Монголд байдаг шиг илүү загварлаг хантаац гэдэг юм уу. За тэгээд бусад өөр нөгөө загварын бүтээгдэхүүнүүд одоо юм гар цүнх мөнхтэлэн дээр барьдаг яг иймэрхүү бүтээгдэхүүнүүд илүү хийдэг юм байна. Харин нөгөө 25-аас дээш насны 28-аас дээш насных нь бүлэг дээр болохоор илүү тогтсон бизнес буюу яг нэг барьж авсан юм илүү яг тэр нэгээрээ даган чих гэдэг бас юм юунууд харагдаж байна л да. Одоо бид нар чинь хэдэн сар л ажиллаж үзэж шүү дээ тий. Тэгэхээр ийм ялгарлууд гэдэг юм уу тий онцлог шинжүүд харагдаад эхэлж байна. Тэгэхээр өшөөр цаашаа олон хүн орж иргэсэн маа энэ маань цаашаа өргөчих байх. Одоо Шүлжээ маань одоо байгуулагдсанаас хойш хичнээн гишүүдтэй болов хэд удаагийн ямар төрлийн сургалтуудыг явуулаад байна вэ? За ерөөхдөө бид нар нэг 10 гаруй яг бичилсэн сургалт. За тэгээд цахимаар нэг ганцаарчилсан за айл эсвэл нөгөө жижиг цөөн бүлэгт те нөө хүмүүс чинь болгоомжлоод байна шүү дээ. Эхлээд цахимаар орж ирэхдээ нэрэл одоо миний нэр хаягийг нууж гэнэ үү? Надаас өөр ямар хүмүүс байна? Хэдэн хүн байна ч гэдэг юм уу? 3 хүн гэсэн гурлаа байна уу ч гэдэг юм уу? Яг иймэрхүү маягаар ихний үед бол яг ингэж хандж байсан учраас их цөөхөн байсан хандж байгаа хүмүүс. За тэгээд сүүлийн үед нөгөө хүмүүс чинь өөрсдөө мэдээд таниад эхлэлээрээ ишиг очио гэдэг нөгөө яг өөртөө ижил асуудалтай хүмүүсийг наашаага ингэж татаж орлоод байгаа болохоор одоо сүүлийн 12-1 сард бол нэлээ өргөжөөд эхэллээ. За бид нар ч одоо сая бүртгээд 10 сараас л энэ ажиллагаа хийсэн шүү дээ. Тэгээд 9-10 сард эхэлсэлтүүдтэй. Тэгээд 9-10 сараас хойш хийсэн гэхэд чи эхний ээлжинд бол бид нар 30 гаруй хүнтэй явжсэн чи одоо баг 300 хүнтэй болцсон явж байна. Маш хурцтай айгүй хурцтай явж байна. Тэгээд дээрээс нэмээд энэ хүмүүс болохоор нөө мэдээлэл бас их авч байна. Яг бид нарт яаж туслах юм одоо хүргэлтийг энэ хин хийж өгөх юм ч гэдэг юм уу. Тэг хүргэлтийг бол бид нар хийж өгч чадахгүй. Ягаад тэгэхээр бид нар зөвхөн нөгөө тухайн худалдан авагчтай цаад хүнийг хэрвээ өөрөө холбогдох боломжгүй би өөрийгөө нууцлж байна гэх юм бол одоо манай байгууллага дээрээс ирээд авах боломжтойг заагаад өгчнө. Аль эсвэл тухайн хүн өөрөө хүргэлтийн газар одоо хандаад хүргэлтийн мөнгийг нь аваад хөргүүлж шүү дээ. Тэгэхээр ийм маягаар одоо түгэлт хүргэлтлүүд нөгөө манай байгууллага чинь яг юм нөгөө бизнесийн байгууллага биш учраас бид нар бас яг юм бизнес модель руу нас гэж илүү орж чадахгүйгаа энэ дээр харин хөгжлийн шийдэл илүү сайн одоо тусалцаа үзүүлээд энэ хүмүүст ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар одоогийн байдлаар бүртгүүлсэн хүн ингэж огцон бүсэд байгаа маань юутай холбоотой вэ гэдгээр нөгөө энэ хүмүүс яг юм боломж байгааг олоод харж байна. Гэхдээ бид нар энэ бүх хүмүүст одоо нэг бүрчилж хүрээ бүтрийнх нь бизнесийг хөгжүүлчихнэ гэж бол хэлж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр та нарт яг дутагдаад байгаа юмнууд юу вэ гэдгийг бид нар эхлээд захимаар нөгөө хүн болгоноос асуумж авч байгаа. Тэгэд энэ дээрээ яг нөгөө надаа яг юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг хүмүүс бичих хэрэгтэй. Надаа борлуулалт хэрэгтэй байна гэдэг юм уу? Эсвэл надаа яг юм хэрэгтэй байна гэдэг юм. Эсвэл би тэр сургалтуудад нь л оролцоод авах хэрэгтэй байна гэдэг юм уу? Тэгэхээр одоо энэ бүхэн тэгээ үн төлбөргүй тий. Тий, тэгээд энэний нөгөө талд одоо яг чиний асуусантай холбоотой. Тэгээ энэ үн төлбөргүй үйл ажиллагаа цаашаа яаж доктортой байдлаа хадгалах юм бэ гэдэг. Тэгэхээр бид нарт одоо дахиад нөгөө сайн дургай хэрэгтэй болж эхэлж байгаа. Зөндөө олон чадвартай хүмүүс байдаг тий. Одоо бидний зарим сургалтуудыг одоо багш нар маань үнгүү зааж өгч шүү дээ. За зарим нь бол мэдээж бид нар одоо төлбөртэй сургалтууд ихний үед авч байна. Тэгэхээр одоо цаашаага маш сайхан лаа хийдэг, савн хийдэг хүмүүс байл одоо манай хүмүүст тий цахимаарч байдаг юм уу? Эсвэл өөрсдөө биеэрээ ирээд хичээл заагаад өгч болно. Энэ бол одоо нийгэмдээ оруулж байгаа энэ даван туулагчдад туслалцаа үзүүлж байгаа маш том хөрөнгө оруулалт болж байгаа. За дээрэс нэмээд бана дээр байгаа тэр нөгөө цахимын маань хөгжүүлээд өгвөл эн чинь бас сайн дурын маш том үйл ажиллагаа байгаа. За тэгээд дээрэс нь бидний хувьд болохоор яг энэ хүмүүст хүн болгон чаддаг. Одоо хүнд чадахгүй юм байхгүй шүү дээ. Хүн болгонд нэг давуу тал байгаа. Тэгэхээр тэр өөрийнхөө чаддаг ямаараа бид нарт сайн дурын үйл ажиллагаа гар энэ хүмүүс дэмжлэг үзүүлээд байж болно. Бид нар одоо бас яг энэ вебсайтн дээр дахиад нэг хуудас шинээр нэмье гэж шийдээд байгаа. Тэр нь болохоор сайн дурынхны үйл ажиллагаа. Тэгээд бүртгэл хийгээд би одоо тэдэд ийм байдлаар энэ хүмүүс сайн дурын үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж болно. Би одоо жишээ нь сарда нэг удаа 1 цагаар гэх юм уу 2 цагаар яг ийм үйл ажиллагаан дээр ингэж дэмжлэг үзүүлж болно гэх юм бол энэ үйл ажиллагаа маань цаашаа илүү сайн доктортойгоор яваад хувь нэмрээ оруулаад авах боломжтой байгаа. Бидний хувьд болохоор одоо энэ чинь нөгөө сайн дурахны тодорхойлтуудыг бид нар хийж өгдөг шүү дээ тий. Одоо энэ чинь одоо нийгэмдээ хувь нэмэр оруулж байгаа гэд оюутнуудад ч байдаг. Аль эсвэл одоо нэг гадагшаа сургуульд явах гэж байгаа, магистр, докторт явах гэж байгаа оюутнуудад дотооддоо ч гэсэн одоо сайн дурын үйл ажиллагаа маш их хөгжиж байна. Тэгэхээр ийм том орон зай бол байгаа. Энэ дээр заавал биеэр ирээд ах ерөөсөө шаардлага байхгүй. Энэ дээр та цахимаар оролцоод байж болно. Энэ маань Монголд хүний наймыг
таслан зогсооход оруулж байгаа маш том хувь нэмэр гэж бодож байгаа. Гендер суурьсан хүчирхийлэлтэй тэмцгээд яа тэгэхээр энэ нь сайн дураар ажиллаж байгаа хүмүүс энэ даван туулагчдтай ажиллаж байгаа. За мөн даван туулагчид өөрсдөө энэ асуудлыг тэр хүн тэндээ дуусгах хэрэгтэй юм байна. Эсвэл буруу зөв ойлголт яваад байхгүйгээр энийг таслан зогсоогоод хууль хяналтын байгууллагад хандаад гэдэг юм өөр байгууллагад хандаад энэ асуудлыг шийдвэрлэхэд хүн болгоны оролцоо хэрэгтэй байгаа. Тэгэхээр та ишээгээ оролцоод явж байна. Одоо яг ингээ хоёулагийн подкастыг болохоор даван туулагч нарч үзэж байгаа. За тэг мөн жирийн иргэдч үзэж байгаа тий. За тэгвэл даван туулагч та хэрвээ ямарваа нэгэн гендер суурьсан хүчирхийллийн хохирогч сан хүн удалдаалах гэмтэргийн талаа гэмтэргийн хохирогч болсон болов за ёстой нэрээ санаа зовлохгүйгээр айлгүйгээр энэ бол таны нөгөө нэг аюулгүй таныг хамгаалах хамтдаа хөгжих сурах юм орчин юм шүү. Тэгэхээр нүн шүлжээний гишүүн байж болох нэ. Нөгөө талаасаа гэх юм бол зарим хүмүүс гэж нэрнгээсээ тийм аимчигтай манай Монгол байгаад байгаа юм гэ тэ төрөөхөө хүртэл ингээл асуужсэн. Үнэнгээсээ тэгээд үнээр ингээ охид эмэгтэйчүүд тэр залуу эмэгтэйчүүд хүүхдүүд үнэнгээсээ тэгээ хүний намааны хохирогч болоод байна уу? За одоо бид нар 2001 онд байгуулагдсан байгууллага яг 2003 онд бид нар хамгийн анхныхаа хүн удалдаалахын кейсээр ажиллаж гээсэн. За түрүүнд хэллээ өнөөдрийг хүртэл бид нар 2000 гаруй хүнд үйлчлэгээ үзүүлээд байна гэд. За энэний нэг 900 гаруй нэг одоо 25 оны тоогоор бол 1000 гаруй хүн удалдаалах гэмтэргийн хохирогч тогтоогдсон хуулийн байгууллагаар. За тэгээд эднэрийн 400 гаруйг бид нар гадаадын 14 улсаас эргүүл авчирсан байна. За тэгээд 2 хохирогч тутмын нэг нь Монгол улс дотроо худалдаалагдсан байна. За дотооддоо насан туршгүй хохирогчдын тоо маш их нэмэгдэж байна. За одоо жишээ сүүлийн 5 жилийн байдлаар гэхэд илэрч байгаа хохирогчдын 3 хүн тутмын 2 нь насан туршгүй хүүхдүүд байна. Бараг 80 орчим хохирогч илэрсэн байна. Тэгээд 80 орчим нь насан туршгүй хүүхдүүд нэг 100 гаруй хохирогч илэрсний 80 орчим. За тэгээд 13-аас 10 нас жил болгон л догштой байна. Хамгийн бага нь 13 таа болж байна. Тэгэхээр энэ гэмт хэргийг өнөөдөр бид нар байгаа юу, байхгүй юу гэж ярих биш. Яаж энэ гэмт хэргийг бид нар таслан зогсоож үрдүүлэхгүй байх вэ гэдэг дээр ярих хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр хүмүүс гайхаад байдаг л да. Ягаад тэгэхээр бид нарт нөгөө түрүүний хэлжсэн хохирогчийг буруутгадаг нөгөө механизм маань маш хүчтэй ажиллаад байдаг байхгүй юу? Охид садарлал үндэстэн мөхнөө. Энэ мосоо охтууд замбраагаа алдсан биеэ үнэлээд байдаг. Тэгэхээр бид нар нөгөө альва асуудлыг дандаа буруу байр суурин дээр тавьчаад байдаг. Ягаад гэхээр охтыг садарлуулах байхгүй юу? Охтуудыг хэн худалдаж аваад хэн мөнгө төлөөд тэр охтуудын биеийг үнэлүүлээд байна. Мөнгөтэй л хүн байгаа ч тэр чинь. Тэгэхээр нөгөө эний чи ардаа талд нэг хэсэг хүмүүс мөнгө олоод байна шүү дээ. Тэр 13 та охин чи анги дээрээ суужихт нь хүн өчөө надаа биеэ үнэлэхүү тгийгээ дагуулад явахгүй шүү дээ. Тэгэхээр тэдний чи нөгөө энтэй талд эрэлт байгаа тань. Насан туршгүй хүүхдүүдийг насыг нь багасгаж аваад байдаг. Энтэй талд нь нийлүүлэлт байгаа тань. Тэгэхээр энийг чинь тэр зуучлаад энэ талд нэг хэсэг ашиг болоод байгаа хүмүүс, дунд нь зуучлаад ашиг болоод байгаа хүмүүс. Энэ хүмүүсийг чинь хүний намайчд гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр хүний намайчин гэхлээрээ зүгээр нэг л айхтар тусдаа бүлэглэл байгаа л нэг хар машинтай тавьж яваад л хүмүүсийг гутамжнаас чихэж авч яваад л илэг бөөрийг нь аваад байдаг гэдэг ийм яриа бол биш ээ. Энэ маань одоо нийгэм хөгжихийн хэрээр хүний намайчин бас хөгжөөд л яваад байгаа. Энэ зохион байгуулалттай гэмтэрэг. Зохион байгуулалттай гэмтэрэг учраас яадаг вэ гэхээр энд оролцож байгаа болгон өөр өөрийн үүрэгтэй. Тэгэхээр өнөөдөр гэмтэрэгтнүүд яаж яах гэхээр артаа талдаа хохирогчдыг буцаагаад гэмтэрэгтэн болгодог энэ систем л өгөөч ордог ийм гэмтэрэг байхгүй. Яагаад тэгэхээр өнөөдөр тухайн хүнийг биеийг нь үнэлүүлээд ашиг болж байгаа цаад хүний чи биеийн дэлхий болдг юм эсвэл ар гэртээ харихаар болдг юм уу те. Одоо хүний амьдрал чи баялаг шүү дээ зөндөө асуудал тохиолдно. За тэгэхээр чи тэгвэл өөр хооронд хүү болоод тэр. За чи тэгвэл одоо хоёр найзаагаа аваад. Тэгээд чи фэйсбүүкээ гаргаад тэр энэ найзаагаа надад дагуулад тэр. Авчрахгүй л би танаа гэрээс дүүгч очиж тулгалаад авчих. Сүрдүүлдэг юм айлгадаг, сүрдүүлдэг тий айл эсвэл хуурч юм хэлдэг. Үгүй одоо их чинь энэ өрөө дарчаал яг чамд одоо мөнгө өгөхгүй тий. Эсвэл би чамд гэр авчихгүй тий. Сургалтын төлбөр өгөхгүй тий. Одоо хоёул ингээл нэг жоохон зүтгэл хоёлаа энэ өрийг дараадах юм. Гэтэл нөгөө хохирогч болоод байгаа, даван туулагчд болоод байгаа охтууд маань гэдэг юм бол дандаа юм залуучууд байна тий. Хүүхдүүд. За одоо ингээл бид нэр эргээ бодоход 25-аас доош насны 20-тай, 21-тэй болоод Тэгэхгүй хувьд бол маш залуу хүүхдэрээ л гэсэн үг шүү дээ. Хэдий ингээд нас биеинд 18-д хүрсэнсэн бодол санаа, сэтгэлгээ, туулсан амьдралын туршлага маш бага.
хүүхдэрээ байдаг тий. Гэтэл энэ хүнийг чинь хуурах, мэхлэх, айц автуулах арга нь бол маш амархан. Гэмт хэрэгтнүүдэд бүгдээрээ нээлттэй байгаа дэр шүү дээ. За тэгээд яагаад гэхлээрээ одоо тэгвэл чиний бичлэг нөгөө хүн чи одоо мэдээжээр хуурч мэхлэгдсэнийхаа дараагаар яагаад тэр хүүхэд гэж дэлхийн нийтээр онцгойлж авч үзээд байгаа нь тий 18 хүртэлх насыг тэд нарыг тэр биеийнх нь хөгжил өндөр байна уу номхон байна уу чамаа гаднаас нь хараад чамаа би 30 та гэж бодлоо 20 та гэж бодлоо гэдэг сонирн биш шүү дээ. Яагаад 18 хүртэлх насыг хүүхэд гэдэг англиар тархины хөгжилтэй холбоотой байхгүй юу? Тухайн хүний тархины хөгжил бүрэн гүцэд хөгжиж дуусаагүй учраас асуудалд шийдвэр гаргахтаа тэр хүмүүс яг нөгөө бүрэн дүгнсэн хэмжээнд энэс надад хоошид гарах үр дагавар ямар авах вэ гэдэг юмгаа бүрэн тооцож чаддгүй. Маш амархан хуурагддаг, мэхлэгддэг те үтсэж байгаа юм болгоныгоо үнэн байна гэж боддог, хэлж байгаа үг болгонд итгэдэг, найддаг. За мэдээжээр нөгөө тэр хүмүүс эрхшээлтэд оруулж байгаа арга нь маш олон янз. Зарим нэг нь хуурч мэхлэн, зарим нэгийг нь хүч хэрэглэн, зарим нэгийг нь айлган сүрдүүлэн те зарим нэгийг нь болохоор одоо нөгөө өөртөө одоо би чиний найз залуу байна. Би одоо чамд дурлцаад байна. Аль эсвэл би чамтай гэрлэх гэж ч гэдэг юм уу те. Маш олон янзаар хуурч мэхэлдэг. Гэтэл энэний ардаа тал тэдний зорилго ерөөсөө доктортойгоор мөнгө олох зорилготой биеийг нь үнэлүүлээд. Тэгэхээр өнөөдөр бид нар нийгэмдэр муусаа охтууд садар болцсон биеэ үнэлдэг, хар нэлхасаа биеэ үнэлдэг гэдэг бол өнөөдөр бид нар энэ гэмт хэргийг улам өөгшүүлэл, улам гүнзгийрүүлээд дагаад л хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс байхгүй юу? За тэгэхээр бид нар яах ёстой юм бэ гэхлээр ерөөсөө л хамгийн түрүүлээд энэ гэмт хэргийг таслан зогсоё. Маргааш чиний миний хүүхдүүд тий аюулгүй нөхцөлд амьдрий. Энэ нийгэмдэр ийм муухай юм байж болохгүй шүү гэдгийг хүн болгон хүсчил байгаа бол хамгийн түрүүлээд охтыг садарлуулад мөнгө төлөөд байгаа хүмүүсийг л бүгдээрээ нийгмээрээ байхгүй болгож тэднийг жигших ёстой. Магадгүй одоо залуучууд хоорондоо ингээл сууж ярьж байдаг тий одоо бид нарыг залуу охт ч гэсэн ярьдаг л байсан. Би өстэй тэр залуу охтод намайг сонирхдаг би ч тийм залуу охинтой гэсэн гэд. Тэгэхээр тэр найзуудаа шударгаар хэлдэг бай. Хэрвээ чи насан турш үг сонирхоод байл сэтгцийн асуудалтай юм уу эсвэл чи нөгөө эр хүнийхээ хувьд асуудалтай байна. Эмчтэр очоо гэдэг асуудлыг нь шууд гаргаад хэлчихжээ. Энэ бол тийм нас биеинд хүрсэн хүний гаргадаг аран шин биш байхгүй юу. Ягаад гэхээр энэ сэтгцийн асуудалтай холбоотой тий. Одоо чинь 13-аас доош насны хүүхэд сонирхож байна гэдэг нь питапил буюу одоо тэр чинь сэтгцийн өвчин болоод байна шүү дээ. За дээрэс насанд хүрээгүй хүүхэдтэй одоо бэлгийн харьцаанд орно гэдэг маань нас биеинд хүрсэн үнтэй өөрийгөө ойлголцоод одоо ойлгуулж чадахгүй хэмжээний хүн байгаа учраас л насанд хүрээгүй дуршлаг муутай хүнийг сонгож байна шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ асуудлууд дээр өөрсдөө шүүлтүр хандах хэрэгтэй. Бид нар хэдийч нэл хохирогчийг буруутгаад байна уу? Артаа талд нь гэмт хэрэгтнүүд болон хүчрэхийг болоод байна. Чиний бичлэгийг би тэгвэл Facebook дээр гэдэг юм нийгмийн сүлжээн дээр тавилаа, TikTok дээр тавилаа гэвэл нөгөө хүүхдүүд чи айгаа хинт ч хэлж чаддгүй. Гэтэл тэрийг ших асуудал гардаг. Гэтэл тэрийг тавьж байгаа хүнийг нийгмээр энийг хин тавьсан бэ гэж шүүдэг байх хэрэгтэй байхгүй юу? Яагаад чи хүний нийтлэх хүүхдийг ийм байдалд оруулчаад өнөөдөр энэ дээр тавиад энүүгээрээ чи хоолоо олж идэх байгаа юм бэ гэдгийг нийгэм маань өөрсдөө шүүдэг болох хэрэгтэй. Бид нар хэрсэн байх хэрэгтэй. Тэг эргээд харахад бид хэд нөгөө нэг магадгүй ингээл итгэмээргүй юм шиг дээ энэ тоол худлаа хэлээгүй. Тэг одоо хүүсийн тэгшэрийн төв маань байгуулагдсан цагаасаа эхлээд 2000 гаруй хүнд тусалцаа үзүүлсэн байна. За үүний одоо тал нь одоо хүн худалд алах гэмт хэргийн хохирогч хүн худалд алах гэмт хэргийн яг юм хохирогч нар болсон байх нь байна те энэ шүүгээр шийдвэрлэгдсэн асуудлууд байна. Тэгэхээр нөгөө нэг энэ тоог бид нэр одоо өсгөж болохгүй таслан зогсоох хэрэгтэй маа. Энэ тоог бид нэр ирээдүйд ингэ тэг болохын төлөө хичээх ёстой. За тэгээд эргээд бид нэр мэдээлэл маш чухал. За мэдээж одоо хэрвээ ямар нэгэн байдлаар одоо үнэхээр одоо энэ гэмт хэрэг хохирогчлсон байл тэр хүмүүст бид нэр туслах хэрэгтэй маа. Энэ хүн зөв зүгээр явжсэн хохирогч болно гэж аахгүй шүү дээ тий ямар нэгэн арганд хууртаад ч юм уу ингээ хохирогч болсон тохиолдлууд байна. Тэгэхээр эргээд энэ асуудлыг даван туулахад нь зориулаад бид нар одоо энэ даван туулахыг үзүүлээд шүлжээг байгуулад байна гэж ойлгох нь тий. Оо яг үнэ. Саяны нөгөө тоо мэдэн дээр бас дахиад нэмэлт хийчихэ. Өнөөдөр одоо 2001 оноос ахуулаад манад хамгийн анхны хэрэг 90 онд үлдэгдэж хүндлэл гэмт хэрэг бүртгэгдсэн. За 2001 онд шүүхэр шийдвэрлэгдсэн байдгийг 7 жил 6 сарын ял авсан. За энэс хойшоо 1 жилч алгасаагүйгээр өнөөдрийг хүртэл хүн худалдаалах гэмт хэрэг жилдээ 1-ээс 10 хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа. Цагдаагаас бол тэр жилдээ 10-аас 40 хэргийг хүн худалдаалах гэмт хэрэг тэрнтэй холбоотой гэмт хэрэгүүдийг хуулийн байгууллагад
илрүүлээд шалгаж байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэг маань бид нар нөгөө бусад гэмт хэрэгтэй адилхан яг ингээ бүгдээрээ хуулийн байгууллагад хандчихдаг гэмт хэрэг бишээ. Бид нар хохирогчийг буруутгаад левел хохирогч за одоо ингээл гараад ирвэл намайг биеэ үнэлэгчгээд хэлчин намайг буруутгах нь те намайг өөрөө дуртаадаа ингээд явцсан гэж бодно гэл эсвэл намайг энэ хүмүүс ингээл нийгмээрээ буруутгаад байдаг байгаа цагт би ер нь бол аль болох чимээгүй явжээ гэл ингээд яваад байвал энэ гэмт хэрэг шийдвэрлэгдэх. Шийдвэрлэхгүй байгаа байвал нийгэмд учруулах хор уршиг нь хамгийн аюултай. Яагаад тэгэхээр дэлхийн нийтээрээ яагаад энэ гэмт хэрэгтэй ингэж тэмцээд байгаа юм те. Тэгэхээр дэлхийн 190 гаруй улс яг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх протоколд нэгдээд орсон байгаа байхгүй юу. Тэгэхээр 190 гаруй улсад ямар нэг хэмжээгээр үйлдэгдээд байна. Тэгээд ямар улсыг өндөр эрсдэлтэй гэж үздэг вэ гэхээр хүн худалдаалах гэмт хэрэг дотор нь илгээгч улс, дамжуулагч улс, хүлээн авахч улс гэж гурван ангилдаг байхгүй юу. 99 оноос өмнө бол Монголыг дамжуулагч улс гэж үздэг байсан. За тэгээ 99 оноос хойш бол манайхыг илгээгч улс гэж үздэг болсон. За 2007-8 оноос хойш тайлангуудыг үзвэл Монгол улсыг хүлээн авахч улс болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ гурван хүндрээд байна гэж ойлгож байна. Энэ гурван статусыг гурвангийн хангаж байгаа улс бол хүн худалдаалах гэмт хэргийн өндөр эрсдэлтэй улсад ордог. Хүн худалдаалах гэмт хэрэг дотооддоо ч үлдэгдэж байна. Монгол улсын иргэд дотооддоо мөлчлөгдөртөж байна. Бэлгийн болон алтан хөдөлмөр мөлчлөгдөртөж байна. Хилийн чанад бас яг энэ гэмт хэргийн тохирогч болоод байна. Тийм болохоор манайх өөрөө өндөр эрсдэлтэй улсад ордог байгаа. За улс болгоны тоо мэдээнүүд өөр гардаг. Илэрсэн нэг хэргийн ард хэд байдаг вэ гэх тээ. За зарим тоо мэдээнүүдийг харвал 1,000 хүн тутам тархалт нь 1.3 гэж тооцоолсон байдаг. Аз номхон далайн бүслүү гараад ирэхлээр 1.8 гэж тооцсон. Аз номхон далайн бүслүү болоод ирэхлээр 1000 хүн тутамд 3 гэд бүр нэмэгдээд ирдэг тий. Зүгээр илрээгүй нэг хэргийн ард гэхлээрээ зарим судалгааны тайлангуудыг уншихлээрээ нэг илрээгүй хэргийн ардаа талд 10-аас 50 хохирогч авах магадлалтай гэж байгаа. Хэр зэрэг үлдэгдэг газраас. Тэгэхээр бид нар бол энэ гэмт хэргийг үйлдвэрлэхгүй байхын тулд илэрсэн гэмт хэрэгүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шийдвүлээд тэр гэмт хэрэгтнүүдийн хийж байгаа үйлдэлийг таслан зогсоохын тулд за энэс илэрсэн хохирогчид эргээд хэвийн амьдралдаа ороход нь ямар нэгэн бэрхшээлгүйгээр өөрөө өөрсдийнхөө амьдралаар амьдраад явах тэр боломжийг нь хангаж өгөхын төлөө ингэж ажиллах хэрэгтэй, бүгдээрээ хичээх хэрэгтэй. Подкаст маань үргэлжилж байна. За тэгээд энэ хэсэгтээ болохоор хоёлаа ер нь даван туулагчдын сүлжээг дэмжихийн тулд хин юу хийж болох вэ? Ер нь хин дэмжиж болох вэ? За энэ дээр өстө хүн болгон дэмжиж болно. Ер нь энэ гэмт хэргийг устаасаа гэж бодож байгаа. Битгий манай нийгэмдэр байгаасаа гэж бодож байгаа хүн болгон энийг дэмжиж болно. Оролцоо янз бүр хийж болно. Түрүүний хэлснээр сайн дурын хэлбэрээр хийж болно. Энэ хүмүүсийн хийж байгаа бүтээгдэхүүнийг худалдаж авч болно. Энэ хүмүүсийн бүтээгдэхүүнийг цаашаа сурталчлаад өгч болно. Мөн энэ хүмүүсийг бодлого шийдвэр гаргах, төвшөндөл гаргах нь бидний туйлын эцсийн зорилго маань байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо жишээ нь энэ хүмүүс зориулаад 2012 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуулийг гаргаж ирсэн. Их хурлаар батлаад 2012 оны 1 сарын 19-нд батлагдаад батлагдсан өдрөөс хүчин төгөлтөр болгосон. За тэгээд үйлчлэгээ үзүүлж байгаараа бид нар одоо энэ дэр энэ хүмүүст ийм асуудал хэрэгтэй байдаг, ийм шаардлагатай байдаг. Өнөөдөр хүртэл дийлэнхтэл ингэж яваад байна л да. Энэ дэр одоо энэ хүмүүст ийм тусалцаа хэрэгтэй. Гэтэл өнөөдөр дэлхийн өөрчлөлтүүд бүх гаргаж байгаа бодлого шийдвэртээ даван туулагчдын өөрсдийг нь оролцуулдаг болсон. Одоо жишээ нь энэ дэр ганц жишээ ярил л да. Би нөө Польшид сургалтанд сууж ирсэн. Тэгээд тэрэн дээр одоо бид нарт яг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг яаж нөхөн сэргээх вэ? Энэ хүмүүс яаж үйлчлэгээ үзүүлэх вэ гэд гарын авлага боловсруулаад тэр гарын авлага боловсруулсан багш нар нь хичээл зааж авахгүй Европын албаны. За тэгсэн чинь тэрэн дээр болохоор бүлэг дээр дандаа даван туулагчид өөрсдөө оролцож тэр гарын авалгаа цуг боловсруулцаад тэгээд яг энэ дээр ийм байдаг, яг энэ дээр ийм процесс байдаг гэд тэгээд тэд нар тэр дээр гарч ирсэн саналуудаар журмууд дээр өөрчлөлт оруулсан байсан. Процесста. Тэгээд одоо яг тэр хичээл зааж ирсэн нэг багш нь хэлжсэн л та өөрөө даван туулагч би одоо 2 удаа хүн худалдаалах гэмтэргийн хохирогч болж байсан. За тэгээ хоёрт нэгнийх дээрээ оргож явж байгаад баригдаад тэгээ хоёр дахь удаага яг ингээд арай хийж оргож ээж би ингээд 2 өдөр хоол ундгүй тэг ингээд мод ус өстэй ингээд амар даарч чичрэл баг 2 өдрийн дараа ингээд цагдаа нарт намайг олж аваад тэгээд би ингээд цагдаагийн хэсэг дээрс надтай ингээд эмэгтэй цагдаа уулзсан тэг журмынхаа дагуу намайг ингээд та тэгээд яасан таныг яамаар байна л гэдээсэн. Надад бол 2 хоног нойр хоолгүй явцсан хүн зүгээр л би чив чимээгүй намайг дулаан юм нөмрүүлээд байдаг юм а дулаан авцгод
халуун цай өгöd унтуулаад өгсөөл гэж бодчихсон. Надад халуун цай өгсөн. Гэхдээ би надад нөмрөх юм өгөөгүй надад тэг ингээл өөрөөсөө хамаг байдгаар хичээгээдсэн. Тийм болохоор яг надад тохиолдоод байгаа яг тэр бэрхшээлийг ойлгодог хүн л энийг мэднэ үхээс ш тэр хүмүүс болохоор гаднаас харахаар эмэгтэй хүн байх хэвээр аюулгүй байдлыг хангах хэвээр за ингэх хэвээр тайвшруулах хэвээр гэдэг тал руу анхаарал татсан үхээс ш миний дотор юу болоод байгаа вэ надад ямар хэрэгцээ байгаа гэдгийг анзаарахгүйсэн гэдэг. Тэгэхээр тэрийг одоо тэд нар өдөр дэмжлэгөө оруулаад тэрүүгээрээ сургалт хийгээд явж байгаа юм л та. Тэгэхээр яг л энэтэй адилхан бидний нөгөө тэр хүнд хэрэгтэй болоо гэж бодож байгаа юм маань магадгүй зарим тохиолдолд тэр хүмүүст одоо яг чухал хэрэгцээтэй. Зарим тохиолдолд болохоор бидний өгөх гээд байгаа арга барил маань арай өөрөөр тусаж болно шүү дээ тэр хүмүүс. Үгүй ийм байдгүй маа наадах чи эсэргээр яваад байдг юм аа. Яг эренгүүт одоо энэ хүмүүсээс шууд цагдаа дээр авчиад байцаалт авах шээ. Эхлээд энэ хүмүүсийг хэд хоног тайвшруулчихаа, эсвэл арга гэрийнхэнтэй нуулзуулчихаа ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ бүх бодлого шийдвэрлүү энэ хүмүүс өөрсдөө дуу хоолойгоо хүргэж чадах тэр боломжийг л бид нар бий болгож өгөх гэдэг. Энэндээ хүрэх арга замууд нь саяны бидний хэлээдсэн тэр өөртөө итгэл за буцаагаад тэр хүмүүс нөгөө нийгмийн амьдралдаа өөрсдөө оролцоод явах. За тэгээд нөгөө өөртөө эдийн засгийн эрх мэдэл гэдэг маань нөгөө тэр хүмүүс буцаагаад нөгөө дараачийн асуудал руу ороход өөрсөнд нь ямар нэгэн бэрхшээл саадгүй болгох те өөртөө итгэлийг нэмэгдүүлэх боломжуудыг нэмэгдүүлж байгаа ийм л асуудал байгаа. Тэгэхээр бид нар магадгүй энэ дээр одоо би дэмжлэг үзүүлэе гэж бодож байгаа хүмүүс байвал энэ хүмүүсийг сайн дэмжээд өгөөрэй. Тэгээд манай дээр одоо тэр сайн дураарж байж болно. Түрүүний хэлсэн шиг те зүгээр ингээд нөгөө энэ хүмүүсийг хийж байгаа бүтээгдэхүүнээс нэг бүтээгдэхүүн ч гэсэн худалдаад авна гэдэг маань энэ хүмүүс тодорхой хэмжээний итгэлийг бий болгоод өгч шээ. Өө эн чинь болох юм байна. Би энийг хийсэн чинь зарагдчихж байна те. Тэгвэл би дараа чи одоо энийг ингэж хийчмээр байна. Эсвэл бүтээгдэхүүнүүдийн сайжруулахад нь тусалцаа үзүүлдэг юм уу? За магадгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн байл би сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг, би сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлждэг. Эсвэл би арга гертэн те энэ хүмүүстээр шаардлагатай бизнесийн модулийг боловсруулад өгье ч гэдэг юм уу те. Гэвь энэ хүмүүст хүн болгон л өөрийнхөө чадхаар л дэмжлэг үзүүлээд эхлэх юм бол энэ хүмүүс чинь цаашаага нөгөө ирээд тухай амьдралд илүү ихтэйгээр орно. Хоёрдугаарт болохоор нөгөө энэ чиглэлээр дараачийн хохирогчд за бид нар хохирсон ч ихтэй үлддэггүй юм байна. Энэ асуудал шийдвэрлэгддэг юм байна. Гэмтэрхтнүүдийн зүгээс бид нар бол одоо бид нартай орооцолдоод байдаг юм эсвэл гэмтэрхтнүүд биднийг ямар нэг байдлаар дарамтанд оруулаад авах юм шаардлага шалтгаан байхгүй. Бид нар бол эднээс айхгүйгээр дараачийнхаа өөрийнхөө хувийн амьдралыг сайнаараа босгоод явчих боломжтой байдаг юм байна гэдэг. За нөгөө талдаа болохоор түрүүний хэлснээр энэ гарч байгаа бодлого шийдвэрүүд хохирогч төвтэй хандлагаар за тэгээд энэ хүмүүст яг өөрсдөд нь тохирсон сайн шийдлүүд бий болоод эхэлвэл өнөөдөр бид нар одоо зорьсон асуудлаа шийдвэрлэж чадчихжээ л гэсэн үг болоод байгаа. Тий, яг гээд баясагч яриаг сонсон ч яг хоёр зүйл бодогдож байна. Юу гэхээр хүн болгонд сайхан ирээдүй бий. Бид нэр тэр сайхан ирээдүг хүртэх ёстой, бид нэр тэр сайхан замаар алхах хэрэгтэй. Тэгээ тэр ингээд алхаж байгаа охид эмэгтэйчүүд, бүсгүүчүүдэд те тусдын болоорой. Тэгээд тусдын болохдоо би өнөөдөр тусалж байгаа гэхээс илүү яг энэ гэмт хэргийг таслан зогсоож байгаа шүү. Эргээд та өөр энэ community-г дэмжснээрээ мэдээлэлтэй болно. Та мэдээлэлтэй болчод эргээд нэг найзтайгаа те нэрээ юм байд юм бэлээ. Энэ гэмт хэрэгээ сэргийлдэм бэлээ гэ. Ингээд сэргийлэх ёстой юм шүү гэдэг нэг энэ үгийг хэлэх чинь өөрөө гэмт хэргийг таслан зогсооход хонь нэмэр оруулна гэж ойлгох нь те. Маш зөв. Тэгээд ерөөсөө л нэг хүмүүс ч ингэж ойлгоод идэг шүү дээ. Энэ хүний нэмэтэй тэмцсэн тэгэхээр цагдаагийнхаа юу хийгээд байгаа. Энэ төрийн байгууллагууд нь юу хийгээд байгаа. Төрийн бас байгууллагууд нь юу хийгээд байгаа гэдэг. Үгүй хүн болгоо оролцох хэрэгтэй байхгүй энэ дэр чинь. Хүн болгоо оролцож ижил энэ асуудлыг таслан зогсоож чадна. За дээрэс нь нэмээд дахиад бас нөгөө нэгэнд би яаж оролцох вэ гэсэн тий. Энэ дээр бас яг энэ үйл ажиллагаа маань 2 сар дуусж байгаа байхгүй бид нарын төсөл. Тэгээ бид нар одоо цаашаа нөгөө санхүүжилтгүйгээр л энэ ажлыг үргэлжлүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй энийг бас сонсож байгаа олон улсын байгууллагууд гэдэг юм уу эсвэл бусад хандивлагч байгууллагууд за дээрээс нэмээд манай бизнесийн байгууллагууд бас энэ дээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд явбал энэ үйл ажиллагаа маань илүү өргөжөж хөгжих боломжтой байгаад байдаг. Тэгэхээр бид нар бас яг энийг Канада цангийнхандаа үнэхээр талархлаа илэрхийлэх ёстой. За тэгээд өмнө бас бид нарт дэмжлэг үзүүлж исэн Швейцарын хөгжлийн агентлаг байна. Дараад нь Азийн сан байна. Энэ хүүхд хамгааллын компакт гэрээ байж, тэрний дараа нөгөө Lotus сан гэдэг үж ингээл бид нар ч нөгөө байж болох бүхэл боломжуудаас энэ ингээл баг багаар хөгжүүлэл яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эн чинь нэг байгууллагын нэг жижигхэн төслөөр хийгдчих үйл ажиллагаа биш л дээ. Тэгээд ер нь бол нөгөө бид нар цаашаага юуг олж хараад байгаа вэ гэхлээрээ ер нь
бидний ирээдүй ямар байх хэвтэй юм бэ? Түрүү чи хэллээ те бидний ирээдүй бүгдээрээ аюулгүй байх хэвтэй. Аюулгүй байхын тулд бид нар хүүхдээ хүргэж өгөхөд нэг нь ажилгүй байж байдаг, нэг нь ажилласаа чөлөө авч яадаг те тэгэл нөө эсвэл цалингаа асуулдаг ингээл яг тэгэхээр бид нар чинь нийгэм аюултайгаа бүгдээрээ мэдрээд шүү дээ. Тэгэхээр нийгмийг аюулгүйгүй болгохын төлөө бид нар хэн оролцох хэвтэй юм бэ? Хүн болгон л оролцох хэвтэй. Энэ 3.5 сая хүнтэй улсад энэ тийм хэцүү асуудал биш. Дээрээс нэмээд монголчууд ч бас хүнлэг хүмүүс шүү дээ. Хүнлэг хүмүүс учраас бид нар нөгөө альва зүйл бие биендээ аль болох дэмжлэг болчих гээд байдаг тийм ах トゥ дээч хамаатан садандаач ойрынхын нэгэндээ ч одоо сүүлийн үед бол бид нар энэ цахимаар харж шээ хин нэгэн өвдлөөгөөл танихгүй бүгдээрээ л хандив цуглуулаад тэр хүнийг идгээчээсээ босчоосоо гэл ингээл дэмжлэг үзүүлээд тэгээ яг энэнтэй ижилхэн бид нар энэ гэмтрийг гаргахгүй байхын төлөө нөө бүгдээрээ чадлаараа л ерөөсөө хитэн талаасаа тэр болохгүй байгаа юмыг л эсрэг үцэт эхлэе. За тэгээ хамгийн түрүүлээ би яаж оролцох вэ гэдэг дахиад тэрэн дээр жоо 3 дахь санаагаа хэлье. Түрүүнд 2 санааг энд хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр та яг энэ хохирогчдыг буруутгасан мэдээлэл, хохирол гэмтэргийн талаар гарсан мэдээллийг та баталгаажуулж чадаагүй. Та тэрэн дээр чек хийж чадаагүй байвал хизээж битгий түгээч. Энэ бол таны оролцооны маш чухал юм. Ягаад тэгэхээр та өөрөө мэдэхгүй хэрнээ тэр мэдээллийг энд нэг 13 та охид биеийн үнсэн гэсэн. Хэвээ ямар садар юм бэ? Хэвээ охид садарлал үндэстэн мөхөн гал доор нэг бахан комент хүчээл энийг ингэж шеэрлээд байвал та гэмт хэргийг улмал өөгшүүлээд байна гэсэн. Эрэгөө хуулиараа 13 та охид гэдэг чи одоо 14 хүртэл бахан насны охид шүү дээ. Хэрвээ тухайн хүүхдийг биеийг нь өнлүүлээд худалдаж авсан хүн гэдэг бол хүчингийн гэмт хэрэг үйлцэн гэмтэрхтэн болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ асуудлыг энэ өөрсдөө би сайн мэдэхгүй бол та тэр мэдээллийг түгээхгүй эсвэл тэрийг түгээсэн хүнийг та буруутгаад орно. Яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ гэж энийгээ таслан зогсоож чаддаг. Эсвэл тэр пэйжийг нь бид нар репорт хийж чадчихвэл энэ таны оролцоо байгаа шүү. Тэгэхээр бид нарт оролцоо бол маш олон янзаар яж болно. Бид нар хохирогчоо буруутгахгүй болсон цагт өнөөдөр гэмтэрхтнүүд хохирогчийг буруутгахгүйгээр ялж итгэлээ идэх бүрэн боломжтой болно. Тэгэхээр хин нэг шоронд оруулах хүсэж байгаа хүн биш л те энэ дээр бас зөвөөрөлөх хэрэгтэй. Гэхдээ гимбүргийн зарчим гэж байдаг те. Тэр хүн өнөөдөр хин нэгэн хүний амьдралыг сүйтгээд хин нэг хэсэг хүмүүсийн амьдралыг сүйтгээд тэрийг орлого их үүсэр болгож байгаа бол энэ гэмт хэрэг. Хуулийн дээр таныг юу хийж болохгүй вэ гэж хоригдсон хэрвээ энийг хийх юм бол танд хорих ялгамжуулна эсвэл зөрчлөө гэмтэрэг тооцноог л ингээд тооцсон байвал та тэр болгоныг үлдэж болохгүй. Тэгэхээр хэрвээ тэр хүн тэрийг үлдсэн бол гэмбүргийнхаа төлөө хариуцлага хүлээх ёстой, хохирогчд хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Энэ бол бидний баримтлагдаг зарчим байна. Тэгэхээр бүгдээрээ одоо цаашдаа харах ёстой нэг зарчим байна шүү дээ, тийм. Хохирогчийг хизээж буруутгачлахгүй. Ягаад гэвэл бид нар хохирогчийг буруутгаад байвал гэмтэрхтнүүд л хүчтэй болоод байна гэсэн. Гэмтэргийг таслан зогсоохыг хүсчихвэл та заавал оролц. Та заавал мэдээл. Тэгээд та өөрөө энэ асуудлыг таслан зогсоохын төлөө чадах бүхэл аргаараа оролцох хэрэгтэй. За баярлалаа. Тэгээд өөрчлөлтийн өнцөг подкастын маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна. Тэгээд бид бүхэн энэ удаагийн сэдвэрээ гендер суурьсан хүч хэрхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн одоо хохирогч болж байгаа охид эмэгтэйчүүдэд туслах зорилготой тэднийг одоо ирээдүйн сайн сайханд нь хөтлөх, дэмжлэг болох бизнестэй болох, өрхийн орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдаад үйл ажиллагаа чиглүүлж байгаа даван туулагчдын сүлжээний талаар ярилцлаа. За тэгээ эргээд даван туулагч гэдэг бол заавалжгүй тэр чигтээ хохирогч болоод үлдэхийн тухай биш. Энэ хүн болгонд ирээдүй байгаа тэр ирээдүйнхэн төлөө явах, эргээ шийдвэр гаргахад оролцох, бодлогыг тодорхойлогч ийм ч хүн болж болох юм шүү. Тэгээд эргээд бүгдээрээ бас яриагаа энд хүрээд өндөрлөе. Тэгээд хүн болгонд энэ манай подкастыг үзсэн хүн болгонд одоо сайн сайхныг хүсье. Ирээдүйн гэрэлтэй байгээ гэж хэлдэг хөө. За тэгээ. За бүгдээрээ энэ манай даван туулагчдын сүлжээг өөрсдийнхөө боломжийн хэмжээнд дэмжиж оролцоорой. Энэ бол та нийгэмдээ оруулж байгаа маш том хувь нэмэр шүү гэдгийг хэлье. За баярлалаа.